Хаврын нэгэн хавсрахтай өдөр эрэгтэй сурагчид бүх хичээлээ дохионы хэлээр заа гэсэн ийм үгс утга бүхий цаасыг бариад яг энэ талбай дээр зогсож байсан юм. Тухайн үеийн сургуулийн захирал, сургуулийн зарим багш нар сурагч нартайгаа үл ойлголцоод байгаа тул дохионы хэлний орчуулагч, хэлмэрч нар дунд нь орчуулга хийж байлаа. Энэ бол 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Сурагчид сурах эрхийнхаа төлөө тэмцэж 10 хоёулаа жагссан түүх эндээс эхэллээ. Дохионы хэл бол сонсголгүй хүмүүсийн их хэл нь. Энэ жагсаалт охид ч оролцохыг хүсэж байсан. Гэхдээ тэднийг анги дотор нь түгжчихсэн учраас яг тэр цонхоор дохионы хэлээрээ жагсаалт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ цаг мөчөөс хойш 3 жил өнгөрлөө. 3 хавар, 300, 3 намар, 3 өвөл. Энэ хугацаанд Монголын төр сонсголгүй хүүхдүүдийнхаа үгийг сонсож ахиц дэвшил гаргасан нь. Чимээгүй хашхраан 2 нэвтрүүлэг үр дүн хайлаа. Сурагч алтан сүх ярьслага өгөхдөө 29 дугаар сургуулийн эмэгтэй сурагчид бэлгийн дарамтад өртдөг гэсэн. Мөн төрийн бас байгууллагын судалгаагаар судалгаанд хамрагдсан охидын 3% нь бэлгийн дарамтад өртдөг гэж хариулсан байдаг. Тухайн үеийн хүүхдийн төлөө байгууллага ажлын хэсэг байгуулан шалгалт явуулахад мөн л эмэгтэй сурагчид бэлгийн дарамтад өртдөгөө гэж хариулсан байдаг. Коридорт зурж өнгөрөхдөө бүхсэн түрээд өнгөрдөг. Нэг удаа эрэгтэй багш орж байхдаа ард зогсоод миний араас тонгоогоод гараас барьсан. Гэтэл энэ хэргийг нь Монгол улсын цагдаа шалгаад хэрэгсгүй болгоод хаасан. Харин охидод бэлгийн дарамт үзүүлсэн гэх багш нар одоо ч энэ сургуульд багшилж байгаа. Тэр тухайн үед ажиллаж исэн багш нар хэвээрээ байгаа гэхээр тэр асуудалд холбогдож исэн багш нар одоо ч гэсэн хэвээрээ л байгаа гэсэн үг юм шүү дээ. Тэ үндсэн хуулийн цэцгийн дарга од баяр Солонгос руу нисгээр онгоцсонд явж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн хэрэгээр Солонгос улсаас торгуулж цэцгийн даргын суудлаасаа хүртэл бууж байсан. Харин охид өөрсдөө бидэнд бэлгийн дарамт үзүүлсэн гэж яриад байхад энэ хэргийг нь Монголын цагдаа хэрэгсэхгүй болгож байв. Өөрөөр хэлбэл бэлгийн дарамт үзүүлсэн гэж зоригтойгоор дуугарсан охидын гомдлыг хинч тайлаагүй. Хинч хариуцлага хүлээгээгүй. Улсын хэмжээнд ганцхан байх энэ том сургуульд 3 жилийн өмнө 2хан багш л дохионы хэлээр хичээл заадгаа гэж чимээгүй хашхраа нэвтрүүлэгт ярилцлага өгсөн 17 сурагч хэлж байв. 2 багш л дохионы хэлээр хичээл заадаг. Бусад багш нар амаараа хичээл заадаг. Тэгээд Facebook үзээд сууж байдаг. 3 жилийн дараах энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү? Нийт ажиллаж байгаа багш нарын хэдэн хувь нь дохионы хэлээр зааж байна вэ гэдгийг бид боловсролын яамнаас асуусан юм. Тэгэхээр одоо 29 дугаар сургуульд хичээл зааж байгаа багш нар бүгдээрээ бүх хичээлээ дохионы хэлээр зааж байгаа гэсэн үг. За одоо бол бүх багш нар дохионы хэлээр зааж байгаа. За одоо бол бүх багш нар дохионы хэлээр зааж байгаа. Одоо тэр үйл явдал босноос хойш 3 жилийн хугацаанд дохионы хэлний багш гэж бол байхгүй. Бүх багш нар бүх хичээлээ дохионы хэлээр зааж байгаа юу? Захирлал өөрчлөгдсөн. Бус талаар бол ерөөсөө юу ч өөрчлөгдөөгүй. Тухайн цагт яг хүүхдэд жагсаад тэр жилээ багш нарт нэг 10 хоногийн байна уу? Дохионы хэлний сургалт орж байсан. Тэгээ тэрнээс хойш бол ердөө өөрчлөлт гараагүй. Хэвээрээ. Тэгэхээр хамгийн гол шаардлагатай юм бол өнөөдрийн сонслын бишрэлтэй хүүхдийн сургуульд бол дохионы хэлний хичээл. Манай багш нар бол ерөн л хичээлээ дохионы хэлээр заадаг.
За яг энэ дээр бол шин залуу багш нарын хувьд жоохон алдаа дутагдaltaй байгаа. Өнөөдөр яг ингээд сурагчнараас асуухад тохионы хэлээр багш нар нь чадвар нь үнэхээр сайжирсан байна уу гэдээ асуухад үгүй ээ яг л хэвэндээ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Их хичээлээ бол бүрэн яг ойлгож чадахгүй хിവэрэл байгаа гэдэг зүйлийг сурагчд хэлчихсэн. Хувь хүний хандлагын асуудалтай холбоотой байгаа. Сонсолгүй хүүхдийн боловсролын төлөө яг энэ хүүхдүүд маань ойлгож гинүү гэдэг яг тэр харах үнцэг байхгүй. Би чинь нөгөө багш шүү дээ. Нөгөө багш төвтэй илүү их нөгөө арга зүй хандлаганд илүү суурьсан учраас яг хандлагатай холбоотой энэ асуудал өөрчлөгдөхгүй. Багш нарын тохионы ил нэг тийм сайжраагүй. Шин ирж байгаа багш нар дандаа бичигж байгаа тэд нартай ингээд тохио заагаал бас байгаа жилээ. Тэгээ шин багш нар айгүй хэрж байгаа. Тэгээ тохио байхгүй. Тэгээ тохиогүй багш нар юм бичээд өгдөг. Тэрийг бид нар ойлгодгоо. Тэгээ анги дотроо одоо нэг цус сонсголтоо манай хүүхдээ тэр маань ингээ биднэрт орчуулж өгөөд ингээ явдаг. Одоо яг сайжирсан гэхэд таашаа энэ дунд зүр ер нь бол хуучнараа тэгээ багш нараа гэхдээ сайжраад ингээ гоё болно гэж бодсон. Гэсэн боловч ингээл сайн тэгээ заах юм баг тий. Тохионы хэлээр сургалт явуулах асуудал дээр яг бодлогын төвшөнд бол яам зөрөгтэй шийдэл гаргаж чадаагүй. Яг одоо тэр тэмцэл болсны дараах 5 сарын 11-нд бол сайдын тухайн үеийн боловсролын сайд Батцуурийн 2 ч одоо тушаал гарсан. Тэгэхээр энэ 2 тушаал дээр бол нэг төр зүрийн арга хэмжээнүүд одоо сайд бол эрх хэмжээний хүрээнд төр зүрийн арга хэмжээнүүд авсан. Гэтэл тун удалгүй 9 сард нь засгийн газар огцроод нөгөө сайд өөрчлөгдөөд нөөрөг даалгавар авсан. Бүх газрын дарга төсөв санхүүгийн газрын дарга, дунд боловсролын газрын дарга бүгд өөрчлөгдөөд тэрнээс хойш дахиад 2 ч сайд өөрчлөгдөөд 4 сайд солигдоод энэ шийдвэрүүд хэрэгжсэнгүй. Юуны түүнд бодлогын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй боловсролын системд яг суур яг тэр өөрчлөлтүүдийг хийгдэж чадах юм бол энэ асуудал бас суураараа өөрчлөгдөн гэж би бодож байна. За одоо бол бүх багш нар тохионы хэлээр зааж байгаа. За одоо бол бүх багш нар тохионы хэлээр зааж байгаа. Бүх багш нар тохионы хэлээр хичээл зааж байгаа юу гэдэг асуултад 3 жилийн дараа хариулт хайхад хариу нь энэ. 3 жилийн өмнө жагссан хүүхдүүдийн жагсаалын үр дүн. Багш нар өөрсдийгөө тохионы хэлээр хичээл зааж байгаа гэж өмөөрч магадгүй. Гэхдээ юм мэддэг хүнд бол 29-р сургуулийн багш нар тохионы хэл буюу сонсголгүй хүмүүсийн их хэлээр хичээл заадаггүй нотлогоо нь коронавирус болсон юм. Тэл хичээлийн доор багш нар тохионы хэлээр хичээл зааж байгаа юм шиг танд харагдаж байгаа. За зарим багш нар нь тохионы хэлээр хичээл зааж байгаа хэдий ч харин зарим нь хурууны үсгээр зааж байгаа юм. 29-р сургуулийн багш нарын олонх нь тохионы хэл мэддэггүй харин хурууны үсгээр хичээл зааж байгаагийн ил баримт нотлогоо нь энэхүү тэл хичээл боллоо. Нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй. Тохионы хэлээр хичээлээ заахгүй байгаа. Хурууны үсгээр хичээл зааж байгаа. Тохио зангаагаар зааж байгаа. Одоо жишээл үсгээр зааж байгаа гэж хэлж байна тийм үү? Үсгээр зааж байгаа үсгээр одоо тогтч өнөд чинь тохионы хэл мөн шүү дээ. Хурууны үсгээр хичээл зааж болох уу? Боломжгүй шүү дээ. Боломжгүй. Тэгэхээр хурууны үсэг бол дангаараа тохионы хэл биш. Зүгээр л ингээд үсгэлж байгаа юм биш. Үсгэлжил одоо тодорхой үгийг л үсгэлж байгаа гэсэн. Дохио мэдхгүй хүмүүс ингээд хурууны үсгээр л ингээд үсгэлээддэг байхгүй. Тэрийгээ би дохиогоор ярьж гин. Миний энэ хурууны үсгээр ярьсныг энэ хөө ойлгож байгаа гэж бодод их андуурдаг л да. Хурууны үсэг болохоор тохионы хэл бол биш. Боловсрал яг олгох яг тэр арга зүй бол энэ бол биш. Ямарваа нэгэн мэргэжлийн одоо академик үг хэллэгүүдийг бол яг тодорхой яг ингэж юм тайван байдлаар хурууны үсгээр үсгэлээд араас нь яг тэр дохиог нь яг утгаар нь тайлбарлаж болдог. Бидний энгийн хүмүүсээр нүдээр харж байгаагаар нь тохионы хэллийн нөө үсгээр заагаадах шиг үлээ. Тэгээ үсэг нь хүүхдүүдэд ойлгохдохгүй байна гэдэг байгаа тийм үсгэлээд байгаа. Хурууны үсгийг бол харгаж ойлгохгүй байгаа. Багш найгу хурдан хурууны үсгээр ярьж байгаа. Тэрийг ойлгохгүй байна. Нөгөөх нь тохионых нь тэр юу орон зай амар жижигхэн цонхон тэрийг ойлгохгүй байгаа. Тэр цонхыг маш сайн томруулж өгөх хэрэгтэй бид нарт. Одоо чи өөрөө нөгөө цахимаар хичээл юу н үзэж гин үү, харсан уу? Тэгээ бүгд л тийм ер нь шаардлага хангахгүй байна уу? Ойлгохгүй байгаа. За телевиз болон фэйсбүүкээр хичээлээ хүлээж байгаа. Гэтэл хэмжээ маш жижигхэн байна. Тэр сурагч хүүхдүүд маань надад бас хэлсэн. Телевизээр гарч байгаа хичээлийг ойлгохгүй байна хаа гэд над руу бас хэлж байгаа. Жишээ нь одоо хурууны үсэг
их хурууны үсгийг ашиглаж байна. Дохооны хэлийг маш бага ашигладаг. Дохооны хэл бол сонсголгүй хүний төрлөх их хэл. Тийм учраас боловсролыг дохооны хэлээр дамжуулан олгох ёстой. Одоо бол 29 дугаар сургуулийн хүүхдүүд ном уншиж бичиж чадахгүй байна гэдэг үнэ. 12 дугаар ангийн хүүхдүүд ч гэсэндээ номоо уншаад ойлгохгүй, утгыг мэдэхгүй, тэргээ илэрхийлээ буцаага бичиж чадахгүй, хүнтэй харилцах харилцааны бичигч байхгүй энэ хүүхдүүдэд. Тэгэд энийг төгс бүрэн гүйцэд боловсрал олгож ийнэ гэж ярьж болох уу? Уншиж одоо сайн тоо бодож чадахгүй хിവэрэ байгаа гэсэн үг үү те? Хിവэрэ байгаа. Хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байгааг юу гэж ойлгох вэ? Хүүхдүүд Одоо ойлгохгүй байгаа гэдгийг одоо жишээлбэл яг л одоо ойлгохгүй байна гэдгийг жишээлбэл одоо хяналт шинжилгээ хийдэг газар юм уу те, нэг хүүхэд би хичээлээ ойлгохгүй байна гэснээр бол 29 дугаар сургуулийн хүүхэд хичээлээ ойлгохгүй байна гэж хэлж болохгүй. Танай хүүхэд жишээ нь хичээлээ ойлгож ийн үү тэл хичээлээ? Энэ хэр бодтой юм бэ? За энэ бол яг үнэ. За үнэхээр одоо яг дохиод ойлгоод байгаа сувг бол одоо C1 телевизийн нэг аав ээж нь өөрөө сонсголгүй нэг охин байгаа. Одоо сонсголгүй хүмүүсийн дунд ярьдгаар бол кода гэж ярьдаг. Энэ хүүхэд бол одоо үнэхээр яг нэг орчинд нь өсөж тойрнож өссөн учраас дохионы хичээлийг бол яг тэр хүүхдүүдэд илүү хүртэх үз тийг зааж байгаа. А бусад хүмүүс багш нарын хувьд бол мөн л адилхан яг тэр нь бол ямар ч хүртээмж байхгүй. Хүүхдүүд бол тэндээс юу ч ойлгож авчихдээ. Танай хүүхд ойлгохгүй байгаа. Ойлгохгүй. Хичээлээ яаж хийж байгаа вэ? Юу гэж хэлж байгаа тань? Хичээлийг бол ерөөсөө үздэггүй. Хичээл зааж байгаа багш нарын зарим нь хурууны үсгээр хичээл заагаад байна. Тэгэхээр тэл хичээл гэдэг юм орсноор 29-р сургуулийн багш нар дохооны хэлээрээ хичээл заахгүй байгааг нотолж байгаа том нотлохоо боллоо гэж хэлгүй сонсголгүй хүмүүс бас мэдээлэл өгч байна. Яг одоо тухайн багш нарыг үнэхээр дохооны хэлээрээ орж байгааг та нар яг яаж нотолж батлаад байгаа? Тэгэхээр тэнд бол одоо би яг өнөөдөр тэр дохой буруу байна. Тэр багш буруу зогсон гэсэн одоо тийм гомдлол манай яхан дээр ирээгүй. Тэнд бол би одоо өөрчлөлтөд маш том баг ажиллаж байгаа. Наан одоо тэр сонсголын бэрхшээлтэй багш нар байж шүү дээ бүгдээрээ. Өнөөдрийн байдлаар тэл хичээлээс харахад тэр багш нарын дохооны хэлний чадвар бүр ил тод баримттайгаар нийтэд ингээд өөртөө сайхан дэлгээд өчөж байгаа байхгүй. Яг тэгэхээр яг энэ теле хичээл гарч ирснээс одоо төгсөгчд фэйсбүүкээр бүр шууган болсон. Багшийн дохиог бид нар ойлгохгүй байхад яаж энэ хүүхдүүд ойлгох вэ? Бодит байдал дээр өөрсдөө телевизэн хичээлээр миний ур чадвар ийм байна гэдгийг аягүй сайхан нийтэд ингээд харуулсан байгаа учраас энэ баримтан дээр нь толгуурлаад би ярьж байгаа. Юу өөрчлөгдөөгүй байна гэдгийг. Is a хагасын ин, Б а хагасын ин а уу. Би тантай дөнгөж сая бүтэн үгээр биш харин үсэглэж сайн байна уу гэдэг үгийг хэллээ. 29-р сургуулийн багш нар хичээл заахдаа дохооны хэлээр зааж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэд дохооны хэлээр биш харин хурууны үсгээр хичээл зааж байгаа юм. Хурууны үсгээр хичээл заана гэдэг нь би дөнгөж сая тантай үсэгчилж ярьж байгаа шиг үгийг үсэг үсгээр нь дуудаж байгаа нь ойлгомжгүй, ойлгоход төвөгтэй мэрэгжлийн бус байна хэмээн сурагч хүүхдүүд гомдолцоор байгаа юм. Энэ бол 3 жилийн дараач 29-р сургуулийн багш нар дохооны хэлээрээ бүрэн хичээлээ заахгүй байгаагийн баримт. Аливаа хэлийг сурах үйл явц хурдан биш. Бид англи хэлийг сурах гэж өдөр бүр давтаж хичээлдэж бэлддэг. Цаг хугацаа хөдөлмөр хичээл зүтгэл шаардна. Яг үүнтэй адил дохооны хэлийг ч сурахад амар биш. Бусад хэлийг сурах үйл явцтай адил хичээл зүтгэл хөдөлмөр шаардна. Гэтэл боловсролын яам хэдэн удаагийн сургалтад багш нараа хамруулснаа хурууны үсгээр хичээл зааж байгаагаа болцохлоо гэд хандчихаж. Хуулиараа бол дохооны хэл нь сонсголгүй хүмүүсийн их хэл. Тэд их хэлээрээ сурах эрхээ эдэлж чадахгүй өдий хүрчгээд байна. Бид 29-р сургуулийн сүүлийн 3 жилийн түүхийг яриаггүй. 29-р сургууль үүсгэн байгуулагдсан цагаас хойш л тэдний их хэлээр буюу дохооны хэлээр сонсголгүй хүмүүст боловсрол олгоогүй. Үеийн үед тэдний сурах эрхийг зөрчсөөр ирсэн. Үе үеийн төгсөгч нар нь үүнд гомдолтой байдаг. Биднийг сурч байх үед самбараас номон дээрээс хуулан бичиг хийлгдэг байлаа. Өөр юу ч заахгүй. Яг миний 10 жил амссан зовлон хүүхдүүд амсаж байгааг хараад бухимдаж байна. Нэгдүгээр дохооны хэл, хоёрдугаарт бичгийн хэл. Би сургууль төгссөн хэдий ч 3 дугаар ангийн сурагчийн хэмжээнд л байгаа. Дээд сургууль төгсөх маш хэцүү байсан. Сакс сайн тоглодог байсан болохоор бас багш нар маань сонсголгүй гэж мэддэг учраас л төгссөн баг. Би 1996 онд сургуулаа төгссөн. 29 дугаар сургуулийн сурагчид хуулан бичгээс өөр хичээл хийж чадахгүй нь үнэн шүү дээ. Уншиж бичиж чадахгүй. Тим төгсөгчд хар ажил хийхээс өөр аргагүй. Барилга дээр голдуу ажилдаг юм.
дүлий. Тэгээ дээр нь бичиг үсэг мэдэхгүй болохоор ажил бараг олддоггүй юм биднэрт. Группийн мөнгөөр л амьдарч байна. Сонсохгүй ярихгүй болохоос биш хөл гар оюун ухаан биднэрт бүгдэнд нь байгаа. Тэнэг мангар гэсэн ойлголтоос салах хэрэгтэй. Би 29 дугаар сургуулийг 2012 онд төгссөн. Уншиж бичиж чадахгүй, тоож бодож чадахгүй, уншаад ч ойлгохгүй. Бидний сургуульд байхад номол хуулдаг байсан. Юу гэж байгааг нь мэдэхгүй байсаар л төгссөн. Манай ангийнхан бүгд надтай адилхан уншиж бичиж бодож чадахгүй. Их сургуулийг төгсөхөд их хэцүү байсан. Одоо би ажилтай л болчих юм бол сайхан амьдрах гэдэг. Би ээжээрээ тэжээлгээд амьдарч байна. Хэрвээ 29 дугаар сургууль дохионы хэлээр хичээл заасан бол би ингэж амьдрахгүй л байх байсан. Бичиг үсэг мэдэхгүй хүн яаж сайхан амьдрах юм бэ? Дээр нь бид сонсож ярьж чадахгүй шүү дээ. Би бол 29 дугаар сургуулийн хохирогч мөн. Намайг сурч байх үедээ тоо бодох аргыг нь зааж тайлбарлаж өгдөггүй байсан. Тэгсэн хэрнээ тоогоо бод өөрөө аргыг нь олж хэл гэдэг. Би тоондоо бол маш муу. Эрүүл мэндийн хичээлдээ л дуртай байсан. Нэмэх хасахыг бодож чадна, үржүүлж хувааж чадахгүй. Тохионы хэлээр заахгүйгээс үүдэж хүүхдүүд хохирч байна. Боловсролын яам бидэнд мэдээлэхдээ Монгол улсын боловсролын их сургууль дээр тусгай хэрэгцээт буюу тохионы хэлний багш зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчинг бэлтгэж байгаа гэж багталтай наргагүй тайлбарлсан. Гэтэл энд тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд тохионы хэлийг хэдхэн кредит орж байгаа юм. За энэ нь хангалтгүй бөгөөд 2019-оос 2020 оны хичээлийн жилд тохионы хэлээр хичээл заах багш байхгүйгээс үүдэж бүтэн 1 жилийг дэмий үдчихлээ. 29-д тохионы хэлний багшгүй сургуулаа төгссөн дахиад их сургуульд тусгай хэрэгцээд боловсролоор боловсрал эзэмшгээ ороод ирсэн чинь дахиад багш байхгүй. Тэр чинь тохионы хэлний багш нь бид нар өмнө жилүүд дээр ямархуу байдалтай байж исэн гэхээр яг тийм сонсголын бэрхшээлтэй оюутнууд бол тэр болгон орж ирээгүй манай дээр тийм асуудал гараагүй байсан учраас үгүй гэхдээ чи хавар конкурстэй хүүхдүүдийг 9 сарын 1-нд ямар хүүхэд орж ирэх 8 сарын 31-нд тодорхой болохгүй шүү дээ. Тэгэхээр шүү дээ тэн дээр бол юу яах вэ гэхээр сургууль болгонд чи өөрийн төсвийн жил болгоныхаа ямар багшийг авах вэ яах вэ. Тэгэхээр гол асуудал нь мөнгө нь байхгүй байсан юм уу багш болохгүй байгаа юм. Мөнгө нь байхгүй байсан. Бид нар санхүүжилт нь нэгдүгээрт нь байхгүй. Ягаад гэхээр тэр багшийг авах санхүүжилтийг бид нар сургуулийн төсөв суулгах хэрэгтэй. Яагаад гэхээр тэрэн дотор маш том хандлагын юмыг бид нар суулгаж өгч байгаа. Боловсролын яам Монгол улсын боловсролын их сургууль гэх мэт газрууд олон ажил хийж байгаа гэж өөрсдийгөө өмгөөлж буйж эцсийн дүндээ сурагчдын сурах эрхийн асуудал ноцтой хэвээр л байгаа юм. Хүүхдүүдэд дохионы хэл заах, тэд дохионы хэлээр хоорондоо харилцах нь уг нь тийм хүнд биш. Заах арга зүгээ зөв эзэмшсэн багш 7 сартай хүүхдэд ч дохионы хэлээр боловсрол олгож болдгийн жишээг та энэ бичлэгээс үзнэ. The meaningful family interactions directed at him or her. Babies exposed to and interacting with American Sign Language will typically produce their first words around 7 to 8 months of age. Сонсголгүй хүүхдүүдийн юм нь хавар болохоор хөдөлдөг. Сонсголгүй хүүхдүүдэд хичээл заах хэцүү гэх зэрэг ойлголт нь худал юм. Энэ залууг Алтан сүх гэдэг. Одоо 22 настай. Та санаж байгаа бол 2017 онд бусад найзуудынхаа хамтаар сурах эрхийнхаа төлөө тэмцэж жагссан. Одоо тэр гэр бүлийнхаа хамт Сэлэнг аймагт аж төрж байна. Гэвч тэмцсэн тэмцэл нь жигсаал нь үр дүнд хүрээгүйд одоо хүртэл гонсгор яваа. Тухайн үед Төгсөх ангийн сурагч Алтан сүх сурагчдын эрх маш ноцтой зөрчигдөж байна. Хэмээн маш зоригтойгоор ярилцлага өгч байсан юм. Түүнтэй уулзахаар Сэлэнг аймагт ирлээ. Би төгссөн хэдэж амиа бодоод хаяж болохгүй. Бидний ард олон мянган сонсголгүй хүмүүс үр үе удмаараа хохирч болохгүй. Тийм учраас тэр хүүхдүүдийн мэдээлэлдээ баримт дээр суурилсан хэлбэрээр цаашаа тэмцэнэ. Маш хүнд тийм дарамтыг одоо үүрсэн сэтгэл санаа маш тийм тогтургүй хэцүү айцтай болж ирсэн. Тэгэхээр би ирээдүгөө ямар байх вэ гэдгийг олж харахад маш тийм хүндрэлтэй юм байдал үүссэн. Гэтэл одоо миний тэр гаргасан тэмцэл өнөөдөр тийм ээ үр дүнгээ яагаад өгөхгүй вэ гэдэг дээр л хамгийн гол асуудал одоо үүсээд байгаа. Би 12 дугаар ангиад төгсөөд дэд боловсралтай болоод илүү сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдөл байсан боловч энэ хүсэл мөрөөдөл маань биелээгүй. 2017 онд хичээл хаялт зарлагаас өмнө дотуур байранд бид нар ч бас амьдарч байгаа шүү дээ тэр үед тийм ээ. Тэгэхээр тэр үед нөгөө бичгийн чадварт суралцаагүй 12 төгсөх гэж байдаг.
тийм ээ удахгүй төгсгчээдэг, бичгийн чадваргүй, унших чадваргүй, нийгэмтэй чөлөөтэй харилцах чадваргүй болж төгсөх гэж байгаагаа хараад бид хоёр маш их бухимдсан. Тэгэхээр тэр нэлээд олон жилийн өмнөөс энэ бухимдал үүссэн гэсэн утга. За яг үнэн хэрэгтэй бол 3 жилийн өмнөх байдал маань яг тэр хэвээрээ байгаа. Хүүхдүүдийн өөрсдийнх нь тийм ээ санал, өөрсдийнх нь сэтгэгдэл над дээр ирдэг. За би тэр үед жагсаалт цуглаан хийсэндээ харамсдаггүй. Би одоо болт хүлээсээр байна. Одоо болт надад итгэл найдвар байна. Миний дотор. Багш нар маань маш зөвөр хүлээж авах хэрэгтэй. Өөрсдийнхөө дохооны чадварыг сайжруулах хэрэгтэй. Тэр тэрэнгүү цалингийн аваа сууж байгаа шүү дээ тэр усууч. Тэр хүүхдээ ирэх нэгдүгээрт шүү. Хүүхдийн эрхийг нэгдүгээр тавиач гэдэг би уриалмаар байна. Дохиогүйгээр ингээл амаараа байнга хичээл заагаад байгаа нь одоо сонсголгүй хүмүүс бидний хэл одоо ярьдаг хэл маань дохооны ил хөгжөлдөж ингэж ярьдаг тий. Цаашдаа сургуулаа төгсөөл бид нар дохоогоор ярина. Тэгээд нөгөө нийгэмдэр гарахаар нөгөө бичгээр харилцахад хүндрэлтэй. Тэгээд дохоогоо одоо бичгийн хэлэнд буулгаж чадахгүй. Тэгээ энэ маань бидний асуудал байгаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо ч гэсэн эндээ харамсаж байна. Асуудал нь бол бидний ердөөсөө бичгийн боловсрол. Бичиж чадахгүй байгаа асуудал байхгүй юу энэ чинь. Бид нар яг ингээд хоцрогдох биш яг бусад сонсголтоо эрэхтэй яг адилхан ингээ хэмжээнд сургалтаа авмаар шүү дээ. Тэгээ 96 хуудастай одоо нөгөө дэвтэр 64 хуудастай дэвтрийг ингээл хуулаад нөгөө хуудас маань дуусдаг. Энд нэр ямар нэг үр дүн ашиг байхгүй тий. Гол нь яг энэ битцэн байгаа зүйлийг дохоогоор надад өгөөч. Дохоо хаана байна гэл тий. Дохоогоор яриач гэн. Тэгвэл та нар сур дээд сургууль дээр яг адилхан ингээл бичнэ штэ та нар. Үгүй эн чи миний дохооны хэл чи миний их хэл штэ гэл ингээл. Алив би дохооныхаа хэл эрхлэлээр сурмаар байна штэ гэл тий. Миний одоо сонсголгүй хүн миний ярьж байгаа зүйлийг хүлээж аваад ингэсэн. Дохоогоор ярих биш амаараа яар гэдэг. Гэтэл яг би мод байлаа гэхэд энэ модыг шууд ингээд унгааж байгаа тий. Зөв дарж байгаа та яг адилхан. Энэ мод ургамаар байна шүү. Тэр дохоо нь сайн байгаа хэрнээ бичиг маань муу байгаа чинь дохоо бичиг хоёроор хамтдаа суралцах нь чухал байгаа байхгүй. Тэр бичих боломжтой бол бид нар ингээд бусад хүмүүстэй харилцах. Сонсголгүй иргэд бол ямар нэгэн байдлаар оюуны ямар нэгэн асуудалтай биш юм. Бид нар бол маш мундаг одоо бүтээлч сэтгэлгээ маш олон хүсэл мөрөөдөл бусдын адил яг байгаа байхгүй. Хамгийн гол нь энийгээ бид нар дохоогоор л илэрхийлдэг. Гэтэл энэ дохоолол бэлтгэхэд зүр бичгэн дээр буулгах гэдэг асуудал айгүй хүнд байна. Би бодохдоо 29 дэх сургуулийн би 10 дугаар анги. Би 11 12 гэж төгсөн. Надад боловсрал хэрэгтэй, харилцах хэрэгтэй. Дохоол байхгүй байна. Бичиг дохоо хамтдаа л байх хэрэгтэй байгаад. Хурдан дохоо сураал хурдан ингээл дохоогоор ярьчих юм бид нар ойлгоод тэгэл завсарлаад дараагийн хичээлд орж штэ. Хүүхдүүдийн ярилцлагууд ийхүү баримт болон хадгалагдан үлдчихсэн байна. Тэд 29 дугаар сургуулийн багш ажилтнууд хүүхдүүдийг зоддог, дээрлэгдэг, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг гэж ярьж байсан юм. Тэгвэл 3 жилийн дараа 29 дугаар сургуульд энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү? Бид хүүхдүүдээс асуухад дээрдсэн гэв. Учир нь 29 дугаар сургуулийг бүрэн камержуулсан байна. Энэ бол Дэлхийн банкны санхүүжилтээс боловсрол соёлын ухааны яамнаас бүх анги тангмыг камержуулаад манайх одоо анги коридор бүгд битүү камертай болсон. 92 камертай манайх одоо хуучин 32 камер байсан. Одоо 92 камертай болсон. Дотор байр бүгд камерцсан байгаа. Дотор байрны 6 багш өрөөнд одоо нэмэлтээр ахаад энэ камер өчтөр тавилсан байгаа. За тухайн үед охид бэлгийн дарамтанд ороод байна гэд сургуулийн захирлаас нь асууж тодруулахад охид бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж хэлээд байгаа юм гэж хариулсан 29 дугаар сургуулийн тухайн үеийн захирал Батсайхан өнөөдөр нийслэлийн нэгэн лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байна. Бэлэг өгсөн юмыг бэлгийн дарамт гэдэг. Өөрөөр хэлбэл тэр ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Тухайн үеийн хотын дарга Суу Батуулд ажилласан ч чөлөөсөн ч шүүхтэлцээд буцаад ажилдаа орсон. Харин 29 дугаар сургуулийн өнөөдрийн захирал ажлаа аваад удаагүй байхад нь коронавирус үүдэж хичээл сургуулийг хаасан байдаг. За түүний хувьд өргөжлүүлэн хийх ажил зөндөө байгаа. За 29 дугаар сургуулийн чанарт анхаарч ажиллана хэмээн тайлбарлалаа. Сонсголгүй хүүхдүүд хүмүүс соёлын хувьд биднээс бага зэрэг л ялгаатай боловч бидэнтэй л адилхан хүсэл мөрөөдөлтэй, сурах хэрэгтэй, оюун ухаантай хүмүүс юм. Бидний өдөр тутамдаа хийдэг кино театрт орох, тоглолт үзэх, дэлгүүр хийсэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох энэ бүхэн сонсголгүй хүмүүсийн хувьд, сонсголгүй хүүхдүүдийн хувьд өдөр бүрийнх нь саад тодхор
бэрхшээл байдгийм. Өнөөдөр Монгол улсад сонсголгүй хүүхдүүдэд зориулсан чөлөө цагаа өнгөрөөх танхим сургалтын төв нэгч ширхэгч алга байна. Энэ нь Монгол төр сонсголгүй хүүхдүүдээ сонсголгүй хүмүүсээ хүн гэж үздэггүй тод жишээ. Ажилд орох гол анкет бүгдэн те анкет бүглэхээр доторх үгнүүдээ мэддэггүй. Надад хэн туслахын тэр үед ингээл ганцаараа болчих жоохгүй. Маш олон сонсголтой хүмүүс тэр дунд нь ганцаараа сонсголгүй хүн бий болчиход ингээ надад бичгийн асуудал үүсээд аргагүй ч намайг ингээ харахаар нэг бичиж чадахгүй энэ утгаараа сонсголгүй хүн болвол те юм хийж чадахгүй гэж байгаа байхгүй юу. Сонсголгүй иргэд бүгд ажилд орох боломжтой. Та нар ингээ харах юм бол үнэхээр үр дүнтэй ажилдаг гэдгийг харж чадна. Яг сонсголтой иргэд бусдын адил ингээд чадна. Бидээ гэхэл үнэхээр чадахгүй юу чадахгүй жоохон хүүхэд шиг те ийм гэж бодсон. Гэхэл өнөөдөр би миний тарих ажиллаж юм бодож сэтгэж юм бичиж чадахгүй байгаа ч тохионыхаа хэлээр бид нэр маш олон зүйлийг сэтгэж бодож ингэж чадах нь сонсголгүй иргэд биднийг одоо бити дарамтлаач те бид нар бусдын адил эрхтэх шүү дээ. Би сонсохгүй байгаа би ярьж чадахгүй байгаа хамгийн гол нь энэ миний ярианы хэл чинь өөрөө тохионы хэл. Тэгэхээр энэ хоёр гар байна. Хоёр гараараа нүүрний хөдөлгөөнөөрөө тэр бүх зүйлийг би илэрхийлж байгаа. Гэтэл миний надаас гарч байгаа тэр дуу хоолой авиаг те энэ сонсголгүй хүмүүс битдэг. Сонсголгүй хүмүүс бид нар ойлгоод байгаа нь сонсголтой хүмүүс юу вэ мэдрэл муутай ямар хачин дуу гаргаад байгаа нь те яагаад байгаа нүүр ам нь хачин хачин болоод гэд ингэж нийгэм нөгөө хүлээж аваад байгаа. Нийгэмтэй ингэж харьцыг гэхээр бүгд ихэнх сонсголтой хүмүүс. Тэр дунд цөөхөн сонсох. Би бол ганцаард чинь яг бидний хардаг юм ганцхан зурагтын мэдээ. Энэ маш том баймаар байна. Мэдээ ингээ байхгүй бол бүр бид нар галзуурхаар байна. Сонсголгүй иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь тэр мэдээллийн зүйл том болгож байгаа хэрэгтэй. Энэ бол ердөөсөө ингээ гавтаа юм шиг байсан. Гавтаа байдалтай ингээ тохиогоор явж байгаа юм шиг ийм асуудалтай бид нар байсан. Өвөр хоорондоо алалдан тэмцэлдэж, өс хонзон санаж өмч булаалтсан манай төрд мартагдсан зүйлс олон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн чимээгүй хашхрааныг бид 3 жилийн дараа ахин уламжиллаа. Тэдний дуу хоолой таны чихэнд сонсогдохгүй байгаа болохоор тоохгүй байгаа хэрэггүй. Нэг нам засгалсан 4 жилийн хугацаанд яагаад өөрчлөлт гарсангүй вэ? Ахаад хашхраа. Тэд тэмцлийнхаа үр дүнг шаардаж байна.